Япончууд ингэ ажиллаад байхад та мэдээж ногоон цай гэдэг матча гэл тэ тэр ногоон цайгүй юм алга. Тэндүүсээ кофеинч ногоон цайтай, цайнч ногоон цайтай, моочинч ногоон бүх юм нь бичээ нүртэл ногоон цайтай. Тэгвэл Япончуудыг гайхалтай болгосон юм тэрийгэ бүгд сайн гэж хэрэгэлдэг юм байна л да. Одоо ногоон цайнд болохоор эпигала катехин гэдэг антиоксидант бодис гэдэг байхгүй. Тэр нь маш өндөр байдаг, 90% байдаг. Тэнтэй адилхан Монгол эмээ одоо ургамлуудад тэр эпигала катехин байтугай өндөр антиоксидант байгаа байхгүй юу? Гэтэл бид нар тэрийгэ мэдгүй ногоон цай сайн гэдэг ногоон цайтай. Гадны нөгөө импортын бүтээгдэхүүнийг сонгож хэрэглээд байдаг. Гэтэл яг манай оронд ургасан нөгөө ургамлууд нь тэрийг бүр хэд дахин давуулсан гэх. Хэд дахин давуулсантай хүчтэй юм антиоксидант шандартай юм байхад бид нар тэрийг хэрэглэж мэдгүй л байгаад нь гол юм аа л гэж бодоод байна. Ширхэг үрнээс ширээний хүнс.